Авилгатай тэмцэх газраас зарлаж, нүүрсний хулгай хэрэгт холбогдуулан шалгагдж байгаа 17 хүний нэг нь та биш бол твнээрээ хатгаарай. Шок мэдээ хошин тайм 2023 оны эхний дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Төрийн ордонд Монгол Ардын намынхан озолдоонтой, ардчилсан намынхан ноцолдоонтой байна. Маныхан үнсэлдэж, аныхан нүдэлдэж байна. Монгол Ардын намынхан секслэг, ардчилсан намынхан бокслог байна. Өвгжөр ахнар нь бомбтын сайдаар томилогдсон булган туяаг орой үдшийн цагаар тас тэрэн тачаадан өнгөсөн зураг дүрс нэмэх 18 гэсэн анхааруулга тэмдэглэгээгүй гарлаа. Улсын хурлын гишүүнийг сайдаар томилох нь төрийн давхар ажил хийх илүү ачаа даалгавар байтал төрийн одон авсан мэт баяр хүргэн шүлстлээ. Улсын хурлын гишүүн Баттөмөр 5 толгой хаана байдгийг мэддэггүй ч нүүрс гаргадаг бомбд хариуцсан сайдын хацар хаана байдгийг маш сайн мэдэж хамраа чилчитал үнссэн. Улсын хурлын гишүүн Даваас Сүрэн өөрөө сайд боллоо гэж мөнх цэцэгтэй нэг булган туяатай нэг нийт 2 удаа эротик үзүүлбэрт тоглоллоо. Даваас Сүрэнгээс сэтгүүлч та сайд болох уу гэж асуухад чи битгий инээд хүргээд бай гэж хариулж байсан. Сайд болоод инээд нь ихэд хүрсэн нь ил тодорхой байна. Даваас Сүрэнгийн чин зоригийн өөрсдийнх нь тайлбараар бол хүслээрээ сайд болоогүй. Битгий хойш суугаад бай гих зэргээр ерөнхий сайдаар шахуулж яг бодож үзье. Цайны цагаар хариугаа хэлий гих зэргээр бараг хүчээр арга буюу татуулж түлхүүлж байд сайд болцохоос юм байна. Би тэгээд одоо бодъё надад бод хугацаа хэрэгтэй байна. Энэ удаа бол та одоо ийм үед дандаа хойшоо суугаад ажиллахгүй гэдэг ийм зүйлийг бол ерхий сайд хэлсэн. Одоо ундын цагаар уулзаж өөрийнхөө байсварыг дахиж хэлнэ. Цагийг эзэлсэн даяар дуурсах дархан сэхэтэн олноос онцгой орос англи хэлтэй оройгоор бакалавр ичнээгээр мастер болсон Бат Эрдэнэ бусдыгаа давхар дээл нөмөрхөө боль гэж өчигдөр нь хэлээд маргааш нь өөрөө аваад өмсчихж байсан түүхтэй. Даваас Сүрэн өмнө нь эрчим хүчний чин зориг нь хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байсан. Даваас Сүрэн барилга хот байгуулалтын салбарыг мэдэхгүй ч барилгад амьдардаг туршлагатай. Чин зориг нь эмч биш боловч эмнэлэгт нэг бус удаа үзүүлж явсан мэдлэгтэй хүн юм. Харин ардчилсан намынхан озолдох биш ноцолдож байна. Бүх юм нь 2 болсон ардчилсан намын улсын хурал дахь 2 бүлгийн 2 толгой хоорондоо гар зүрүүллээ. Танкчин байсан Гамбат эхлээд амаар галлаж цогт гэрлийг ковидын үед Дүнжин гарвын хашаанд хүн цуглуулснаас олж хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс архитаж Олимпийн авраг Төвшинбаяр хүн зодож амь хохироосон тухай ярьсан. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа хүнийг дуудаа. Тэгээд зайлшгүй одоо Олимпийн авраг байсан хүн одоо улсын начин ийм үний хооронд нь одоо маргалдуулах тийм боломжийг бий болгосон. Ийм орон байрыг бэлдсэн. Ийм одоо муухай зүйлийг энэ одонгийн зохицол гэдэг нөхөр бол бий болгож хийжээсэн. Танкчны үгэн сум цогт гэрлийн зүрхэнд хүрч төөлбөл чац адилханч тоолвол нас зүрүүтэй мань хоёр хилийн мөргөлдөөндөө хүрч цагтаа дуудлаа. Гамбатан цогт гэрэл нарыг бүлгийнхээ өрөөнөөс цогт гэрэл нь Гамбатыг бүлгийнхэн тамгатай нь хөөсөн. Ардчилсан намынхан төрийн ордонд эвлэрлийн зөвлөгөөн хийсэн бол ардчилсан намын 2 бүлгийн дарга эвдэрлийн зөрөлдөөн хийсэн байна. Эрдэнийн талын хурлын тайзан дээр аймгийн зам суума тайлбарлагч Алтан хуйг гихч Эрдэнийг түлхэж унган өшөглөж цэвэр ялж байсан удаатай. Эрдэнэ өөрөө Баттулгын талынхантай хизээч эвлэрэхгүй гэж мэдэгддэгч өөрийнх нь болон өрөөлийн гар хөлөөд нэгдэж байгаагаа өнөөдөр зарлаж бас нэг шинэ онцлог таалгалаа. Нүүрсний хэрэгт нэрэн зарлагдсан 17 улс төрчийн нэг улсын хурлын гишүүн сэргэлэн зүүгээр хатгаад байвал зөрүүлээ твэн гаргана гэж хэлснээр болж байх шиг байна. Зөв эцэг эмээн сайтын хушуунд хурууга хатгуулсан гэж үзсэн үү яасан генерал зөрүүлээ твнээ гаргаж биднийг цагтаад өгсөн байна. Зүгээр байхад зүүгээр хатгаад байх шиг байна. Яасан гэж тэгж байна. Яасан гэж тэгж байна. Улсын хурлын гишүүн сэргэлэн таны улсын хурлын албан ёсны сайт дахь цагаан дээр хараар цаасан дээр үсгээр бичсэн намтар өөрөө ихний шок баримт. Хил хамгаалах ерөнхий газрын дарга Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байгаад 2013-аас 2016 онд Хятадын Чинхуа группийн хөрөнгө оруулалттай Empire Gas компанид захирал хийж сэргэлэнсэн чинь хачирхалтай шок. Хилийн цэргийн командлагчаас шууд Хятад компани захирал, дараа нь Хятад компани захирлаас буцаад шууд Хилийн цэргийн жанжин болсныг чинь бид хардаж байна. Нийтдээ Хилийн цэрэгт 28 жил, дунд нь Хятад компанид 3 жил. Монголын Хилийн цэргийн жанжин Хятад компанид ямар мэрэгжил туршлагаараа захирал болсон бэ? Буйныг бүү гаргаж, бузрыг үл оруулан хил хамгаалах хүн тэнд юугаа хийж байсан бэ?
Ямар шок мэдээнээс болж сэргэлэн яагаад шокорсныг иргэн сануулъя. Хилийн цэргийн командлагч хил хамгаалах ерөнхий газрын дарга сэргэлэн нүүрсний хулгай эд гаарч байсан 2013-аас 2016 онд Хятадын Чинхуа группийн хөрөнгө оруулалттай Empire Gas буюу Хийн эзэнт гүрэн хэмээх утга бүхий нэртэй компани ерөнхий захирлаар ажиллажээ. Монголын хилийн цэргийн жанжны удирдсан Empire Gas компани төлөөлөл удирдах зөвлөл дундад улсын иргэн Зов Шинхуа, Шүүвэ Хуа, Ванхуй болон Элбэг доржийн хар багын найз Отгонбаатар нараас бүрдэж байжээ. Хилийн цэргийн генералын толгоолсон компани MCS-ийн Petrol Limited компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Монголын хилийн цэргийн жанжин Хятадын компанийг удирдах байхад хил хамгаалах ерөнхий газрын ажилтан мэдээлэл устгасан асуудал таарч гарав гэдэг асуулт өөрөө хариулт нэхэж байна. Хил манах тангараг өргөсөн хүн хилээр нүүрс гаргадаг Хятадын компанийг 3 жил удирдаад эргээд хилийн цэргийн командлагч болсныг ашиг сонирхол гэхгүй юм бол өөр юуг ашиг сонирхол гэх вэ? Манай чи хэн манах юм бэ гэдэг асуулт эндээс ургаж гарна. 2013 онд нүүрсний экспортод хулгай нүүрлсэнийг илрүүлж байхад 2010-аас 2012 онд 3800 гаруй машин улсын хилээр хоосон нэвтэрснийг тогтооход сэргэлэн гэдэг хүн хилийн цэргийг удирдах байсан. Тэр сэргэлэн та биш бол бид бурууга хүлээе. Энгийн иргэн хотод 8 портер нүүрс оруулах гээд баригдаж хураагддаг бол Хятад руу 283 мянган тонныг бүтгэлгүйгээр хил давуулж байхад та хил манаж байсан биш бол бид бурууга хүлээе. Авилгатай тэмцэх газраас зарлаж нүүрсний хулгай хэрэгт холбогдуулан шалгагдж байгаа 17 хүний нэг нь та биш бол твнээрээ хатгаарай. Тусгаар улсын нийслэл хот 2хан цас цэвэрлэгч машинтай. 2хан цас цэвэрлэгч машиныхаа 2 дугуйг авчдахгүй 2 жил болж байгаа хүмүүс утааг арилгаж чадах уу? Улсын нийслэл хот замын хажуугийн цас цэвэрлэх 2хан машинтай. 2хан машинда 2 дугуй авах гээд 2 жил чадахгүй байгаа тухай хотын ерөнхий менежер Баяраа хэлсэн. Нуухны цасыг авдаг, гол энэ замын цасыг цэвэрлэдэг Бобкат гэдэг одоо мэдж байгаа манайхны одоо монголчууд их хэрэгжилж байгаа энэ аж ахуйн нэгжүүд их хэрэгжилдэг. 2 жил одоо жил гаруй дугуйгаа хүлээгээ зогссон байх жишээтэй. Ганцхан одоо нийслэлийн хэмжээнд 2хан л байгаа одоо хат төвшлтийн газар. Тэр нь одоо ажиллахгүй ингээд зогсож байгаа жишээтэй. Тусгаар улсын бүхэл бүтэн нийслэл хот 2 дугуйнаасаа болж мөргөлдөж, тишиж, оцон шувууны алхаагаар он оныг үдэж байна. 2 дугуй авахыг нь Тэнгэр хаангаа 2 жил хүлээгээгүй 2 удаа өвөл болсон. Өмнөх менежер нь цас мүс хайлуулах давсны тендер зохион байгуулж чадахгүй давсанд явсан. Хүмүүс давс байхгүй учраас гэмтэл рүү явж замын цагтаа цалингаараа давс авахаар дэлгүүр явсан. Улаанбаатар бол дайн болоогүйч утаа манан улаан шороон боссон, ухсан нүх нь харалсан, овоолсон хог нь хийссэн, халтаргаа гулгаан дунд дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд яаж хийгээд аж төрдөг баатарлаг хүмүүсийн баатар нэртэй хот. Улаанбаатар бол утаатай дайн зарлаж утаандаа ялагдаж байгаа хот. Эхлээд гэрийн бүрээс сольсон, дараа нь зуух сольсон, тэгээд яндангаа сольсон, түвшээд сольсон. Хотын дарга нараа хольт сольсон, хотын ерөнхий менежерүүдээ халт сольсон, хамгийн сүүлд нь хотоо сольж орхны хүндэд хот байгуулах шийдвэр гарлаа. Амарчих газрын дотор нь биш гадаа намарчих, дотор өмсдөг шахаатай нь гадаа явуулах зэрэг хэрэг явдал гарсаар байна. Дөнгөж төрсөн ихэд гутал өмсүүлээгүй төлөө ерөнхий сайд хүрэлцэх огцорч улмаар ерөнхийлөгч болж хариуцлага хүлээсэн. Харин хасах 26 хэмийн хүүтэнд их машиндаа наралсны дараа эрүүл мэндийн сайд инх бол жинхэнэ сайдаас дэд сайд боллоо. Хүүхдүүд толгоо гарчаад шүү дээ. Чи яас хэцүү юм бэ? Би зөндөө хэлсэн шүү дээ. Би зөндөө хэлсэн шүү дээ. Чи тэгээд бүр өвдөөдөө тэр мэрэг. Өвдөөд гадаад машин толгоо гарчаад ингэ та нар гараад авчихдаггүй. Юугүй нэрэлэх гээд ирсэн хүнээс асуулт асууж, анкет бүглэх, хариаллыг тогтоох чухал уу? Тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй юу? Гендэж би, гондооч би гэж олныг талцуулсан энэ хэрэг явдал аль алинд нь асуудал бий. За би биш баримтыг видео чатад тавиад үзээд энийхэн гураагаа үзэн хэлээ заяа. Та нар би хоёртоо орж ирж байгаа. Өвдөөд ихэлмэгцэн эмнэлэг бараадахын оронд цаг алдаж ирчгээд хүүхдийг нь их барьж авч байхад бичлэг хийгээд байж байдгийн ч бас юу? Ингээ төрж машин ингээ төрж байгаа маа. Энэ оруулаагүй. Хаалгууд хаяг адарсаа хинч тодорхой байлгаж, сандарч мэгцэн хүнийг ойлгож, түргэн шуурхаа үйлчлэхийн оронд хүнд суртал гаргадаг нь ч юу? Хариалт нэнд байна штэ би ч хэлсэн зөндөө хэлсэн ш. Тэнд гадаа. Өргөн амарч газрын захирал их цэцгийг ажлаас халсныг тойрсон хэрүүл маргаан эмхийнхний авилга мөнгө нэгтгэх баримтууд хөөрсөөр байна. Шок мэдээ хошин тайм энэ хүрээд өндөрлөж байна.
Эх 7 хоногт илүү олон шоктой эргээд олзъя.